За өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж тус чуулган болж 2015 оны төсөвт тодтогдол хийх за мөн автомашин ачиж уулахтай холбоотой тогтоолын төсөл баталгаар ингээд хурлаа хийсэн байгаа. За эдгээр хоёр асуудлаас манай намын бүлгийн зүгээс завсарлага авсан тодорхой шалтгаанаар ямар шалтгаанаар авсан бэ гэхээр нэгдүгüүрт нь автомашиныг ачиж уулах, зөөж тээвэрлэхтэй холбогдуулан гарч байгаа тогтоолын төсөл нь өөрөө эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслээгүй хэд өндөр үн тариф тогтоож орж ирж байгаа. За мөн дээрэс нь тодорхой хуулийг зөрчсөн ийм үйлдэлүүд байгаа учраас манай намын бүлэг хуульд нийцүүлэх үүднээс энэ асуудлаас бол завсарлага авсан. За ямар хууль зөрчвөө гэхээр энэ Монгол Улсын татврын ерөнхий хууль, за өрсөлдөөний тухай хууль гэх мэтлэнгийн хуулийг бол зөрчиж байгаа. За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг бас зөрчсөн ийм үйлдэл байна гэж бид бол ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хуульд нийцүүлэх хугацаа хүртэл бид бол энэс завсарлага авлаа гэдгээ мэдгдсэн. За энэ нь бас ямар агуулгатай гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ер нь удаа дараа олон журам үн тарифыг тогтоож баталдаг. За ингэхдээ дандаа нөгөө өрсөлдөөний хуулиа баримтлахгүйгээр үндсэндээ нэгдсэн нэг үн тарифыг тогтоож өгдгөөрөө өөрөө аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх үн тарифа өсгөж буулгах тэр боломж нөхцөлийг бүрдүүлдэггүй гэдэг ийм шаардлага бол байгаа. Жишээ нь автомашин ачиж зөөж тээвэрлэдэг нийтдээ 15 аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж нь хоорондоо үнээрээ өрсөлдөж, үйлчилгээгээр өрсөлдөж, төрд үзүүлэх үйлчилгээгээ бий болгох ёстой байхад нийслэлээс нэгдсэн журмаар тариф тогтоогоод өгчөж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна гэж бидний зүгээс үзэж байгаа. За ингээд энэ бидэнд энэ эдийн засгийн тооцоо судалгааг гаргаж ирсний дараа энэ чуулганы үргэлжлүүлэх гэдэг шаардлагыг бол тавьсан. За хоёр дахь асуудал бол 2015 оны нийслэлийн төсөв өнөөдрийн байдлаар ингээд дөрөв дэх удаага тодтол хийхээр орж ирж байгаа. 2015 оны 3 сард, 5 сард, за мөн 11 сарын 26-нд төсвийн тодтол хийгдсэн. Энэ тодтол хийгдэж хугацаанд удаа дараа манай намын бүлгээс одоо зөв төлөвлөх тооцоо судалгаагаа үндэслэлтэй хийх гэдэг талаар шаардлагыг бол тавьсаар ирсэн. Ялангуяа 11 сарын 26-нд 3 дахь удаага төсвийн тодтол хийх үед ажил хариуцсан хүмүүст шаардлага тавьж исэн. Тэр нь өөрөө төсвийн урсгал зардлыг хэмнэх, шаардлагагүй урсгал зардлуудыг төвчих, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлуудыг одоо зарцаах гэдэг тэр чиглэлд биднээс бол тодорхой саналыг гаргаж ирсэн боловч тухайн үед нийслэлийн засаг даргын орлогч одоо ажил хариуцсан хүмүүсийн зүгээс нийслэл хотын төсөв тасрахгүй. Энэ дээр бол бид бол айх хэрэггүй. Бидэнд улсын төсөв шиг ингэж зарцааж төвчээд байх зардлууд бол байхгүй. Тийм учраас бид төсвийн тодтолоо хийхдээ одоо бараг ямар нэгэн айцгүйгээр хийж байгаа гэдэг тайлбарыг бол тухайн үед хийж исэн. Гэтэл 21 хоногийн дараа буюу 12 сарын 18-ны өдөр дөрөв дэх төсвийн тодтолыг өргөн бариад орж ирж байгаа. Ингэж орж ирэхдээ нийтдээ 15.5 тэрбум төгрөгөөр нийслэлийн төсвийг тасалдсан учраас тодтол хийх шаардлага үүслэе гэж тайлбартайгаар оруулж ирж байгаа. Ийм л үйл явдал болж байна. Тэгэхээр бидний зүгээс өнөөдөр завсарлага авахдаа мэдээж тодтол хийх нь бол зүүн хэрэг. Завсарлага авж байгаа үндсэн шалтгаан маань юу гэхээр энэ нийслэл хотын төсвийг зөв төсөвлөж чадахгүй байгаа, тооцож чадахгүй байгаа эдгээр албан тушаалтантаа засаг даргын зүгээс хариуцлага тооцооч. Шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа төвчээч, зарцаагаач гэдэг шаардлагыг тавиад хахад өнөөдөр ийм байдалд үүсгэж байгаа хүмүүстэр хариуцлага тооц. Энэ хариуцлагыг тооцсны дараа биднээс чуулганд орж ин төсвийн тодтолоо батлая гэдэг энийг шаардлагыг тавьсны үндсэн дээрээс бол сая завсарлага авлаа. Зөв харамсалтай нь олонхийн бүлэг тэр дундаа хурлын дарга хурлынхаа дэгийг зөрчөөд чуулганаа цөөнхийн бүлгийн оролцоогүйгээр үргэлжлүүлээд явж байна гэдгийг бас энэ ч мэдээлэх нь зүйтэй. За биднээсийн зүгээс одоо энэ ажлын хариуцлага алдсан хүмүүстэр гарч байгаа тодорхой зөрчлүүд байгаа. Зөвхөн жишээ дурдахад одоо 2-3 хоногийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарсан. Засаг даргын өргөн барьснаар тэр шийдвэр юу вэ гэхээр энэ та бүхэн бүгд мэдж байгаа Шангрила зоч дуудлын ардлын гудам буюу Гиндэнгийн гудамж гэдэг нэртэй гудамжинд 0.6 км автозамыг хувийн байгууллага өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулсан. За нийслэлтэй холбоотой дүрм, журам, мар яадаг гэхээр аж ахуйн нэгж өөрийнхөө эргэн тойронд байгаа 20-50 метрийг өөрөө тогтчуулах үүргийг хүлээдэг. Гэтэл Шангрила зоч дуудлал гадна талынхаа талбай дээр 0.6 км замыг барьчаад энэ замаа нийслэл хотод
1.6 тэрбумаар худалдаж байгаа үйл явдал болж байгаа юм. Тэгэхээр энэ нэг номерын зардал мөн үү биш үү? Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн, хямарсан ийм цаг үед биднээс нэг номерт нь Шангрила зочд дуудлын гадна талын засмал замыг худалдаж авахд зориулаад явах нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг асуулт энэ дээрээс гарч ирж байгаа. За мөн энэ 2015 онд хөгжлийн жагсаалтанд орсон байсан автобус 3 компани анх оруулж ирэхдээ нийтдээ 26 тэрбум төгрөгөөр төсөвлөж орж ирсэн байдаг хөгжлийн ажил. Гэтэл энэ хөгжлийнх нь ажилд одоо үндсэндээ аж ахуйн нэгжүүд сонирхож орсонгүй өнөөдрийг хүрлээ. Анханасаа төлөвлөхдөө энийг арай өөр арга барилаар төлөвлөж бодиттой үн тооцоотой үн гаргаж ирж санал болгох хэрэгтэй байсан бол ийм өндөр үнээр тооцсноосоо болж ийм алдагдaltaд нийслэлийн төсөв орлоо гэж ингэж бол дүгнж байгаа. За дараагийн нэг асуудал бол та бүхэн мэдж байгаа 2015 оны төсвийн хууль за засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нийслэлийн засаг даргыг 2 орлогчтой байхаар хөгжүүлсэн байдаг. Гэтэл 2016 онд 15 онд үндсэндээ засаг дарга гарсан хуулийг хэрэгжүүлэхгүйгээр 2 биш 6 орлогчтойгоор үйл ажиллагаагаа явуулсан. За мөн үүнээс үүдээд 4 орлогчийн урсгал зардал үндсэндээ жилдээ 500 гаруй сая төгрөгийн зардал учирсан байх жишээтэй. Гэх мэтлэнгийн олон асуудлыг биднээс гаргаж тавиад эдгээр буруу тооцоолтыг хийж байгаа албан тушаалтангуудаа хариуцлага тооцсны дараа манай бүлэг хурлын үйл ажиллагаанд оролцъё гэдэг энэ шаардлагыг бол тавьсан байгаа гэж хэлхийг хүсэж байна. За дараагийн нэг асуудал бол өнгөрсөн 9 сарын 15-наас эхлээд манай цөөнхийн бүлэг хотын засаг даргын үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудлуудаар биднээс бол олон нийт рүү хандсан. За биднээс засаг даргыг 410 тэрбум төгрөгөөр гараа угаасан гэж бүлгийн дүгнэлтийг бол гаргаж тавьсан. 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тодорхой бодиттой зүйлд хийж чадаагүйгээсээ тэр мөнгө салхинд хийсчээ гэж бидний зүгээс бол дүгнсэн байдаг. За үүнтэй холбогдуулаад хотын засаг дарга бол ардын намын бүлэг намайг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэлээ гэдэг үндслээр бол биднээсийг цагдаад хандсан. Тухайлбал Чингэлтэй дүргийн цагдаад гомдол гаргаж манай бүлгийг бөөнөр нь буюу гарын үсэг зурсан 12 төлөөлөгчд эрүү үсгүүлэхээр гомдол гаргасан байсан. За энэ асуудал бол сая 2 сар орчмын хугацаанд цагдаа прокурорын байгууллагуудаар явж байгаад 12 сарын 1-ний өдөр нийслэлийн Чингэлтэй дүргийн прокурорын газраас ийм прокурорын тогтоол гаргасан байгаа. За энэхүү тогтоолоор үндсэндээ бол Батүл даргын гаргасан гомдолд хэрэг үүсгэх боломжгүй гэсэн энэ хариултыг прокуророос бол гаргаад бидэнд бас ирүүлсэн байгаа. За энэ дээр бол тодорхой залт нь юу гэхээр за гомдол гаргасан та холбогдсон дээрх мэдээлэлд дурддагдсан асуудлууд нь тухайн зарцуулагдах үйл ажиллагаанд тоо хэмжээгээрээ таарч байгаа. Зарцуулж буй үйл ажиллагаа нь үр ашигтай эсэхэд өгч буй бусдын үнэлэмжийн асуудал байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндслэлгүй гэж дүгнэлээ гэдэг ингээд прокурорын тогтоол бол гарсан байгаа. Үүнтэй холбогдуулаад бас та бүхэн биднээс асуух зүйлүүд байвал тодорхой хариултуудыг өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. За дараад нь бас нэг ноцтой асуудал үүссэн. Хотын дарга бол бас өөрөө ярих дуртай 1990 оноос хойш энэ ардчлалыг төлөвшүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж ирлээ гэж бол байнга ярьдаг. Гэхдээ өнөөдөр хотод ирээд хотын засаг даргаар ажиллаж явж байгаа хугацаанд өөрөө энэ ардчлалын үнцнийг бууруулсан цөөнхийн ийм үүдлийг үл хүндэтгсэн, үл тоосон ийм байдлаар асуудалд хандаж ирсэн. За үүний нэг жишээ нь юу гэхээр нийслэлийн засаг даргаыг огцруулахаар өргөн барьсан манай бүлгийн бичигт гарын үсэг зурсан манай бүлгийн 3 төлөөлөгчийг ажлаас нь бол шууд халж чөлөөлсөн байгаа. Та нар энэ талаар бол бүрэн мэдээлэл бол хангалттай авсан байх гэж бодож байна. За нийслэлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж исэн манай төлөөлөгч Саран Чимэг даргыг бол гарын үсэг зурсан шалтгааныг нь үндэслээд ажлаас нь чөлөөлсөн. Анх цэцэрлэгт хүрээлэнг хайрхан хөрстэй 960 га газрыг манай намын бүлэг ирэх барьж их үедээ цэцэрлэгт хүрээлэн болгоё гэдэг энэ шийдвэрийг гаргаад түүнээс хойш үндсэндээ 5 жилийн хугацаанд энэ хүн тэр байгууллагыг өнөөдрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн болтол нь хөгжүүлж бүтээж чадаж ирсэн. Гэтэл засаг даргын үйл ажиллагаа доголдолтой явж байгаа тэр дүгнэлт гаргаад гарын үсэг зурсныхын төлөө энэ хүнийг бас ажлаас нь чөлөөлсөн ийм зүйл болсон. За хоёр дахь хүн нь манай Сонгон хайрхан дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан давг төлөөлөгчийг бас ажлаас нь чөлөөлсөн байгаа. За энэ бол шууд бус арга хэлбэрүүдийг ашиглаж одоо ажлаас нь чөлөөлсөн. Тухайн дүүргийн засаг даргад
дарамт учруулж иж энэ хүнийг ажлаас чөлөөлөөгүй тохиолдолд бас өөртөө хариуцлага тооцох асуудлыг хүртэл хөндөж байж энэ хүнийг ажлаас нь чөлөөлүүлсэн. Дүүргийн засаг даргын орлогчоор 2012 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн багийн дэмжлэгтэйгээр сонгогдоод явж байсан хүний асуудалд шууд хөндлөнгөөс ингэж орж албан тушаалын дарамт учруулсан нь өөрөө бас ёс зүйн маш том алдаа гаргасан үйлдэл гэж үздэг. За дараачийн бас нэг төлөөлөгч маань сангийн сайдын тушаалаар томилогддог Азийн хөгжлийн банкны төсөл дээр ажиллаж байсан манай авир мэд төлөөлөгчийг бас ажлаас нь чөлөөлүүлэх энэ шахалтыг бас албан бусаар үзүүлж иж тэр хүнийг бас ингээ ажлаас нь чөлөөлсөн ийм үйл явдал болсон. Эдгээр үйл явдлууд нь манай намын бүлэг засаг даргыг хоцруулахаар өргөн барьсны дараачийн 7 хоногоос эхлээд 14 хоногийн хугацаанд явагдсан ийм зүйлс